Сайн байцгаана уу? Итгэмээргүй гихтээ подкастын энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бидний ярилцах сэдэв бол логикийн тухай. Яагаад логикийн тухай вэ гэх юм бол итгэмээргүй зүйлс амьдралд өчнөө байна. Хэрвээ тэрийг логикийн шалгуураар оруулаад үзэх юм бол заримдаа энэ нь тэнцэхгүй байгаад байна. Ямар ч логикгүй итгэх шаардлагагүй. Христ итгэл яг ямар вэ? Христ итгэл энэ шаардлагыг хангадаг болов. Өнөөдөр та Христэд итгэнэ гэдэг нь эсвэл Христийн талаар бодно гэдэг нь хэр логиктэй зүйл вэ? Яг энэ асуултуудыг асуухаар өнөөдөр бид Баярын мэдээ Христийн чуулганы пастор ноён Пүрв Дорчиг урьж авчирсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. За бидний асуултуудыг бас ингээд хариулнаа гэж хүлээж авдагт баярлалаа. Ягаад вэ гэхээр бас заримдаа утгагүй юм шиг асуултууд асууж иж болно. Гэхдээ ягаад гэхээр бид нар үннийг мэдхийг хүсэж байна. Тэм учраас та бас энэ дээр хүлээцтэй хийгээд энийг зөвөр ойлгож хариулнаа гэдэгт итгэлтэй байна. За тэгэхээр бид нар бол ерөөсөө яг тийм доромжлохын тулд биш. Зүгээр л яг байгаад байгаа асуултыг бодитоор нь асуухыг зорж байгаа. Тэм учраас Христэд итгэн гэдэг нь өөрөө жоохон логикгүй биш үү гэсэн сэдвийн үднээс өнөөдөр яг энэ нэвтрүүлэг маань явж байгаа гэсэн. Тэгэхээр юун түрүүн танаас асууя л та. Би яагаад Бурхан байгаа гэдэгт итгэх ёстой гэж. Энэ өөрөө яг тийм нэг логиктой зүйл биш юм шүү. Энийг та нарт тайлбарлаач. За яг юуны өмнө би эхлээд юу яа л да логик гэл тэгэхээр чи нэг философчтой ярьдаг юм болж таарлаа шүү дээ. Учир шалтгаан би бол философч биш шүү дээ. Яг зүгээр нэг философийн янз бүрийн жижиг сажиг юмнууд уншсан тэрнээс яг би философч хүн биш. Зүгээр логик гэж юу вэ гэд бодглохлоор альва зүйлийг одоо хамгийн юух боломжит хувилбараар нь одоо тайлбарыг нь өгч чадаж байгаа энэ л одоо чадахыг л тийм ээ одоо логиктой хэллээ гэж л энэ ерөнхийдөө зүгээр энгийн зүгээр хүмүүсийн ойлгож байгаагаар бол хэлэх нь биш тийм ээ. Нөгөө талаар олон янзын одоо хувилбаруудаас шахаж явсаар байгаад нэгэн дээр нь хүрнэ л гэсэн үг. Мөн үү те? Энэ тэгэхээр яг Бурхан байгаа гэдэг нь логикгүй гэдэг нь яагаад гэж бодож байгаа. Одоо жишээ нь би Бурхан байгаа гэдэгт яагаад итгэх ёстой гэж байхгүй гэж болно штэ гэсэн нэг тийм асуулт байгаа. Хоёул яг энэ талаар ярьсан л та. Гэхдээ яг л шинэ юм шиг дахиад ярих хэрэгтэй. Яг хоёр янзын юм явж байна. Бурхан байгаа юу үгүй юу гэдэг нэг юм. Гэхдээ байлаа гэж бодоход итгэх хэрэгтэй юу гэдэг асуудал хоёр дахь асуудал. За тэгвэл байгаа юу үгүй юу? Байгаа юу үгүй. За бодоод үзэлтэй яг мэдээж ертөнц яагаад байгаа вэ? Нөгөө дээр үеийн одоо Gottfried Leibniz гэж философчл байдаг л философчл гэж би ойлгож байгаа. Хүний нэг том асуулт байгаа шүү дээ. Яагаад юу ч байхгүй биш ямар нэг юм байгаад байгаа. Яагаад байхгүй гэж болоогүй гэдэг асуулт байна шүү дээ, тий. Тэг юу гэж хариулсан? Гэтэл байгаа шүү дээ. Гол нь чи байна, би байна, чи аяг байна, ширээ байна, микрофон байна. Яагаад байгаа юм гэдэг асуудал. Тэгэхээр альва нэгэн байгаа зүйл эхлэлтэй юу? Эхлэлтэй баха. Тий. Тэгэхээр тэр эхлэл хаанаас вэ? Их тесрэлтээс үпэн гэл тэ нөгөө. Тэгэхээр тэр эхлэлийг хэн тавьсан бэ гэдэг асуудал гарч ийн тийм ээ. Тэгэхээр тэр эхлэлийг Христ итгэгчид бол Бурхан тавьсан гэж үзэж байгаа. Яг тэгэхээр тэр эхлэлийг тавихын тулд маш хүчрхэг байх хэрэгтэй. Тийм шүү дээ. ертөнцийг бүтээнэ гэдэг чи одоо амар ажил бол биш. Бодоод үзэхэд. Тий. Маш хүчрхэг байх хэрэгтэй. Хязгааргүй хүчрхэг байх хэрэгтэй. Хязгааргүй оюун ухаан байх хэрэгтэй. Тийм ээ. Тийм шүү дээ. Хязгааргүй мэдлэгтэй гэж гэдэг. Omnipotent гэж. Science гэж байна. Тэр бас тэгээд одоо материалыг биш байх хэрэгтэй. Биш гэж үү? Биш. Материалыг байх юм бол тодорхой орон зайн байна шүү дээ. Орон зайн баригдахгүй байх хэрэгтэй. Цаг хугацаанд баригдахгүй байх хэрэгтэй. Тэгээд бас personal гэж ярьдаг шүү дээ. Хувь байх хэрэгтэй. Би энийг бүтээнэ гэж шийдэх үз хүн байх хэрэгтэй. Ямар нэг хүн ч байх уу. Бодгол гэх юм уу тий оршихуй байх хэрэгтэй. Тэгэхээр тийм одоо personal байхгүй л. Тэр агуу зүйлийг юу гэж нэрлэх нь хамаагүй. Яг Христ итгэл Бурхан гэж нэрлэж байгаа. Тийм ээ. Шинэ гэрэн дээр бол Theos Бурхан. Хуучин гэрэн дээр болохоор Elohim тий. Бурхан. За тэрийг англиар God гэж орчуулад
тэрийг нь бид нар бурхан гэдээ орчуулсан байгаа. Яг өмнөх янз бүрийн орчуулгад дээр ертөнцийн эзэн гэдээ орчуулсан байгаа юм л да. ертөнцийн эзэн гэхэд хичээлэр нэг л тийм хайрцаглаад байна гэж юу? Тэ хайрцаглаад байгаа юм шиг надад санагдав. Яг бурхан гэхэлэр айгүй generic гэж яддаг чинь ерөнхий томьёол л واخгүй. Тэр дотроо тэр бас ертөнцийн эзэн, тэр бас энэ дэлхийн эзэн, тэр чи миний эзэн, чиний эзэн бас утга санаа агуулдаг. Бас өөр утга санаа дотор нь ороод очиж байгаа байхгүй. Бурхан гэдэг үгэн дотор. Тэгээ яг хоо энэ үгэн дээр маргалтай байдаг л да. За яг тэр нь ч яг хоо одоо тэрийг л бид нар бурхан гэж нэрлэдэг байгаа нэгдүгээр асуудал. За яг байгаа юу гэдэг асуултыг бид нар шинжлэх ухааны зүгээс бол хариулж чадахгүй шүү дээ, тийм ээ. Тийм юм origin of life гэдэг шүү дээ, тийм ээ. Амьдралын эхлэлийг хинч өнөөдөр биологчид ч хариулж чадахгүй. Өнөөдрийн хамгийн мундаг одоо тэр нөгөө хүний геномыг бүтээсэн Франциск Колон гэж хүн хэлсэн шүү дээ. Хүний тэр хүндрэлтийн анхны тэр оршил үүслийг хинч одоо юу яж чадахгүй. Дээрэс нь Стивен Хокинг гэдэг шүү дээ, тийм ээ. Юм дээр. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй гэх юм да. Маш мундаг том цар хүрээтэй тарихтай хүн. Манай хүн хүртэл тийм ээ энэ ертөнцийн эхлэлтэй гэж хэлчихэж байгаа. Ялдаж байхгүй. Тэрнийг одоо энэнд бол бүх хүн л одоо итгэдэг болсон гэж. Тэгэхээр хэрвээ ертөнцийн эхлэлтэй бол бид нар логикоор гэж ярьж байгаа шүү дээ, тий? Логикоор яаж хэрвээ тийм бол тий. Ер нь эхлэлтэй гэдгийг бол шинжлэх ухаанч хэлчихэд байгаа шүү дээ. Олон зуун жилийн туршид магадгүй мянган жилийн туршид за шинжлэх ухаан улснаас хойш хэдэн зуун жилийн туршид ертөнцийн ингээ байсаар байсан. Хязгааргүй өнгөрсөнд байсаар байсан бас хязгааргүй ирээдүйд байсаар байх болно гэсэн юм ойлголт явж ирснийг сүүлийн 100 жил ч үлээ тийм ээ 50 жилийн хавцаач үлээ эхэлсэн байна. Физикчид өөрсдийнхөө одоо олж авсан датагаас болоод ер нь ертөнц эхлэлтэй байх хэрэгтэй юм байна. Эхлэлтэй юм байна гэдэг энэ дүгнэлт төрсэн. Тэрний тухай тэр Стивен Хокинг бол хэлж байгаа нь тэр ихгүй. ертөнц эхлэлтэй гэдгийг одоо баг бүх хүмүүс одоо итгэж байгаа гэж. Өшөө өөр нэгэн физикч хэлэхдээ одоо эсвэл одоо космологчид буюу астрологчид тийм ээ физикчид ертөнц одоо хязгааргүй өнгөрсөнд байсан гэдэг энэ халахвчны хаард нугтахаа одоо болох хэрэгтэй цаг болжээ гэж хүртэл зарласан байт юм билээ. Физикчдийн нутар. Энэ юу тэгж нугтахаараа яадаг байсан? Ямар үзлэг дээр. Тэгэхээр яг нөгөө нэг талаар энэ угаас ингээд байсаар байсан. Эхлэл байгаагүй. Тэгэхээр бид нар зөвхөн эволюцийн хувьслын тухай ярихаас биш амьдралын эхлэлийн тухай бол ярих шаардлага байхгүй гэдэг байсан бол гэсэн гэдэг байсан. Өөрөөр хэлбэл нөгөө нэг та нар бид нэг юм сүп одоо юу гэж яадаг вэ? Анхан үед байдаг одоо нэг одоо ертөнцийг эхлүүлсэн анхны тэр сүп шөл байж байгаа тэрнээс ингээл хамаг юм те химийн урвал болоод панк гэж гарч ирсэн гэсэн энэ ойлголт чинь өөрөө байхгүй болоод оргуу хоосноос бий болсон гэдэг ойлголт руу шилжиж байгаа байхгүй юу? Байгаагүй, цаг хугацаа байгаагүй, орон зай байгаагүй. Одоо бидний хараад байгаа энэ тас харанхуй тэр харанхуй ертөнцийн орон зай шүү дээ дэш тийм ээ. Тэр ч байгаагүйгээ бодлоо. Бодогдоход хэцүү байгаа шүү дээ. Орон зай байхгүйгээ бодлоо. хайцсан байсан юм бол гэл тий. Тэгэхээр яг л тийм ээ одоо нэг хүүгэлдэн гэнэ байдаг шүү дээ нэг шоргоолцны тухай үлгэр. За. Аймар одоо ингээл нэг шоргоолц одоо өөрийнхөө дотор нь хавцгал байгуулаад. Бүгэн юм болоод өстой тэнд чи хөөх тэр бүгдэн гэнэ айгуу гоё үргэлж илдэг шүү дээ. Дайснуудыг яаж маалаа. Тэгэл нөгөө кино дуусахад камер ингээд нөгөөдгөөс чи ингээд холдож байгаа байхгүй. Тэгсэн чинь зүгээр нэг ганцхан л нэг муу шоргоолцны өрөө гоохгүй нөгөөд дотор нь амар юм болж байгаа шүү дээ. ертөнц сөнкөлцтэй. Их мэдлийн төлөх тэмцэл. Амар тэмцэл болоод. Тэгсэн чинь камер холдсон чинь зүгээр нэг муу шоргоолцны өр. Тэр нь зүгээр нэг юм хашааны жорлонгаа хийж байна. Тэгэл дахиад ингээ холдсон чинь нөгөө мө жорлон чинь тэр манхант нэгэ те одоо гэр оролны айлуудын нэг мө жижигхэн шамбисан те нэг мө байрны хажуудах нэг айлын жорлон. Тэгэл ингээл холдоол юм. Тэгтэл тэнд баатар болж байгаа тэр шоргоолцоод жишээлбэл бид хоёрыг энэ яриа сууж байгааг ойлгох хэцүү шүү дээ.
Хэцүү үстэй. Зүгээр шоргоолцны дунд өс сонзон янз бүрийн Юм байх нь хамаагүй сонирм биш байлаа гэж бодоход тий. гэж. Тэр шоргоолж жишээлбэл хүндрэлтэн гэж бас байд юм аа. Гэт ярахад бол төсөөлөхөд хэцүү шүү дээ. Тэрнтэй адилхан бид нар заримдаа энэ орчлон ертөнцийн энэ агуу байдлыг ингээ харахаар үнэхээр төсөөлөхөд хэцүү. Үнэхээр төсөөлөхөд хэцүү. Би яг хуу нэг сүртэй амир тэрний тухай өөрөө олж судалж инээ тэрэггүй зөвхөн зарим юмд ингээл харахад одоо жишээлбэл манай нарны аймаг тийм ээ галакси. Гэхэд л одоо мэдэгдэж байгаагаар тэр юу лээ тэр нөгөө Хабблийн телескоп биш тий тэр телескопын тэр яг тухайн үед үзэгдэж байсан одоо дэлхий биш одоо биш сансар окторгуй. Окторгуйн тэр дэлгэц гэж үзэх юм бол тэрний 26 саяны нэг хэсэг дээр л телескопо тусгаад хэд өдөр үлээ дээ. Яг зураг авсан байгаа байхгүй юу? Тэгэхэд яг тэрэнд гарч ирсэн одоо юу оногдсон юу гэлээ? Хэдэн мянган галакси 10,000 ч үлээ 100,000 ч үлээ галакси шүү дээ. Зүгээр галакси гэдэг чинь нөгөө нэг юм угалц шиг юм байгаад идэг шүү дээ. Манайхаар бол одоо бидний хараад байгаа нөгөө өчнөө олон нарны аймгийг дотроо багтаасан ийм том. Тэгээ дээрээсээ ингээд бид нөгөө хараад байгаа нөгөө Milky Way гэдэг шүү дээ. Одоо тэнгэрийн зааз. Тий. Юмтай тий. Ийм нэг бүтэн. Тим юунууд хичнээн мянгаараа. Тэгэд одоо жишээл манай өөрийн одны аймаг одоо галакси доторх хоёр одны хоорондын зай секундэд 5 милийн зайтай. Нэг одноос нөгөө од руу нарнаас жишээл дараагийн од руу хэрвээ явах юм бол 1 секундэд 5 миль явах юм бол 5 бээрийн хурд өөрөөр хэлбэл 8-9 км цагийн тий биш ээ 10 юм биш үү 10 км 1.1 хэд гэдэг лөө миль үү тий миль чинь мэдхгүй хэд гэдэг юм бол за яг за 8 л гэж 8 км цаг 8 км секундын хурдтай. Өлгөн гоцонд бид нар өнөөдөр суугаад нарнаас дараагийн нэг од руу явхад 200,000 жил болно гэж шүү дээ. Тэгэхээр ямар том байл. Бид нар асар том. Тийм ертөнцийн хүн бол одоо ингээл од гаргийг эзэллээ барьлаа л гэдэг. Тэгэхээр одоо энэ угаасаа гараагүй байгаа. Тэгэхээр энэ бүхнийг ингээд бодхолоор зүгээр чансаар зүгээр их тесрэлт гэдэг зүйлээр энэ олон зүйлс бүгдээр бий болцсон гэж юу? Харин бид нар логикээр бодох гэдэг байгаа шүү дээ. Ийм том байна гэдэг нь яг бурхан байна гэсэн үг гэж юу? Эсвэл тийм ямар ч байсан бидний энэ зүгээс бол ойлгоход хэцүү. Жижиг байгаа шүү дээ. Бид нар хажууд нь жижиг шүү дээ. Бид нар юу ч бүтээсэн хамаагүй байхгүй юу? Хүндрэлтэй. Саяхан од гараг энэ тэрэнд очиод дагвал байгаа шүү дээ бид нар чинь. Бидний зүгээс бол боломжгүй л байгаа шүү дээ. Амар юм байгаа байхгүй. Тэгтэл тэр нийт тэр бүх зүйлийг захирагчны хүчин байдаг болов. Логикоор. Хэрвээ байхгүй бол яах вэ болно? Байхгүй л гэхэд одоо жишээ. Тийм л учраас түрүүний миний асуусан нэг Лейбницийн асуулт биш үү? Яагаад ямар нэг юм байгаад байгаа юм байхгүй байж байгаа болоогүй. Байгаад байгаа гэдэг нь өөрөө шалтгаан биш үү гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр ямар нэгэн эхлэлтэй байх гэдэг юм биш үү? Зөв. Одоо та түрүүн хэлсэн шүү дээ. Хариулж чадахгүй гэдэг. Хариулж чадахгүй байгаа гэдэг нь байхгүй гэсэн үг бол биш л биш тийм. Зүгээр л хариулж чадахгүй байгаа. Тийм. Тэрнээс одоо жишээлбэл бидний амьдрал үүссэн орчлын эхлэлийн талаар ямар ч шийдвэрхэн яахгүй байгаа шүү дээ. Хариулж чадахгүй байгаа шүү дээ. Гэтэл Библи хэдэн мянган жилийн туршид бурхан өөрийнхөө үгээр ертөнцийг бүтээсэн гэж бичсэн. Байж идэг. Тэгэхээр хэдэн жилийн өмнө гэдгийг мэдчих юм бол тэгээ сайхан цагийн зөрүүлээд Библи үний юм байна, худлаа юм байна гэж баталж болох юм шүү ер нь. Гүг. ертөнц үүссэн гэдэг чинь одоо хэд юм бэ? 14 хэд гэж үздэг лээ 13.8 тэрбум жил гэж үздэг тийм. За хүмүүс үзэж байгаа. Библи одоо тэр цаг үеийг тэр мэдэхгүй. Бидэрт Библи ямар шинжлэх ухааны ном биш. Бид нар сайн мэдэхгүй ш тэрийг. Яг Библи үг хэлсэн бэ гэдэг. Яг энэ дээр үг хэлсэн үгүй юу гэдэг бол миний бодлоор үгүй л баг. Дээрэс нь дахиад хүний үүссэн жил хүн төрлөختний үүснэ. Одоо амьд бодгол бий болсны за 3 тэрбум. Тэгэнгүүтээ дахиад хүн төрлөختөн одоо амьдран оршиж байгаа нэг 100 сая жил. Энэ тухай ярьж байгаа шүү дээ бид нар.
Хэрвээ энэ одоо шинжлэх ухааны тоон үнэн бол штэ бид нар бас мэдэхгүй. Яг Гол нь тэрнтэй Библийн цаг хугацаанд таард юм. таарахгүй одоо юу гэдгийг тааруулнж гэх юм эсвэл таардагч гэдэг юм байхгүй штэ. Ямар ч гэсэн Библи бичгтээ бол ертөнцөл оргуу хоосон байсан. За. Бурхан цор ганц бурхан илэн хальж байсан. Тэгээд Анх бол бурхан л байсан. анх бурхан л байсан. Бурхан бол харин хязгааргүй. Орон зай цаг хугацаанаас гадуур. Тэгээд энэ орон зай цаг хугацааг бий болгосон. Энэ ертөнцийг тэгээд тэнгэр газрыг бүтээсэн гэж тийм ээ хэлж байгаа. Тэгээд дараа нь одоо энэ дэлхий дээр буюу одоо манай энэ гаригийн манай энэ цэнхэр дэлхий дээр тийм ээ амиг амьдралыг бий болгож байгаа тухай түүх байдаг. Тэр нь яг хэдэн мянган жилийн өмнө болж яаж хийж байгааг тэрийг бичиж байгаа тэр онгодыг авсан гэх юм да тий. Тэр ойлголтыг авсан тэр бичиж бол өнөөгийн бидний нөгөө шинжлэх ухааны тодорхой ойлголттой хүмүүс шиг тийм бол ойлголтоор бичээгүй л баг. Ямар ч гэсэн өөрийнхөө авсан тэр илчилэлт гэж ярьдаг л да бид нар. Тэр өөрт нь яг ингэж ойлгуулсан тий. Энэ зүйлийн дагуу л өөрийнхөө хэлээр өөрийнхөө чадах чинээгээр бол ерөнхийдөө дүрсэлсэн байгаа. Тэгээ хүн үүссэн тухай бичсэн байдаг. Тэгээд хүн төрлөختөн бурхантай хамт одоо аз жаргалтай ингээс амар тайван сайн сайхан байх ёстой байдал чинь гим нүгэл одоо энэ дэлхийд ирсэн гэж. Гим нүгэл энэ дэлхийд ирсэн нэг л шалтгаан байгаа ерөөсө бурхан хүмүүст сонголтыг өгсөн. Одоо чөлөөт сонголт гэж ярьдаг шүү дээ. Free will гэж дээ. Энийг өгсөн. Тэгэл энэс болоод гим нүглийг хүмүүс сонгох бас боломжтой байсан болохоор тэр гим нүгэл гэж байгаа нь бурхны эсрэг тэрслэх үйлсэглэж байгаа тийм ээ. Тэгэл одоо хүндрэлтэн гим нүгэл үсэл тэгэл энэ гим нүглийн нүглийг л одоо залруулах энэ олон янзын одоо үйлс нь хүндрэлтний түүхэнд Израиль гэдэг одоо төлөөлөл нэг одоо үндэсний дотор явагдсаар байгаа л Есүс Христ тэгэл одоо ингээл хүндрэлтний дотор байгаа энэ Христ итгэл бол бий болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр яг бурхан байгаа юу гэдэг асуудал. Одоо дөрөв асуусан шүү дээ тийм үү? Бурхан байгаа юу? Хэрвээ энэ ертөнц одоо оргуу хоосноос үүссэн гэвэл бурхан байхгүй гэсэн үг. Яг яаж үүссэн? Гэдэг асуулт байна. Тийм. Зүг зүгээр хоёр ийм тоосон цар явж байгаад бие биентэйгээ мөргөлдөд шансаар. Одоо ямар нэгэн зүйлийг бий болгоно гэдэг бол нэг эрдэм төмөр тэгж хэлсэн байгаа шүү дээ. За бид нар том хогийн цэгэн төмрийн хогийн цэг дээр цэг дээр том хой салхи бий өнгөрөөд тэгээ шууд Boeing гэдэг онгоц бий болгочлаа гэвэл итгэхгүй үстэй. Тэгтэл Boeing гэдэг энэ онгоц бол энэ ертөнцийн одоо хажууд бол тийм ээ бүтээлийнхэн хувьд юу ч биш юм байгаа шүү дээ. Хэрвээ яг зүү тогтвол тэр нарийн эмийг хэрвээ ярих юм бол одоо бид нар энэ нарны гариг галгаа энэ хідэн гариг одоо манай гариг дээр янз бүрийн солир молор унаал биднийг дэлбэлчээл алжихгүй байгаа юм зөндөө олон бид нар бүгдээрээ одоо тоос сорогч шиг тийм ээ тэр агаарх олон юмнуудыг өөрдөө татаад нь халдуулаад байгаа том соронз магнитууд юм шиг байгаа шүү дээ. Тэгэл энэ одоо эргэлт нартай нар одоо дэлхийн хоёрын хооронд байгаа тэр нарийн тохиргоо тэр хэм блэ тэр эрдэмтэн чинь одоо 10 зэргийн 123 зэрэг гэдэг ч одоо 10-ын 123 зэрэг 10 зэргийн дахиад тэр зэргийнхаа 123 зэрэг байхгүй давхар зэрэг. Энэ бол хүн бидний нөгөө хойд тойнд орхооргүй тоохгүй. Тэг нь бол багтахгүй тийм их нарийн хэмжээсээр хэрвээ зөрсөн байсан бол одоо манай энэ дэлхийн татах хүчин weak одоо gravitation гэж ярьдаг штэ бас одоо сул хүчин ч гэдэг юм. Энэ бүх зүйл нь тэрвээ ингэж нарийн хөглөгдөж тохироогүй бол энэ ертөнц үүсэх ямар ч боломжгүй байсан. Ямар ч боломж байхгүй. Манай дээр амьдрал тогтох ямар ч боломж байхгүй байсан. Гэтэл тэр нарийн одоо зүүнний сүгчэнд одоо зүүнний үзүр дээр одоо юу гэдэг юм бэ? Будаа тогтох мөн гэдэг шиг тийм нарийн одоо юмн дээр амьдрал ингэж
тогтсон байгаа. Энэ үйл явдлыг зүгээр нэг шансаар, зүгээр тохиолдолоор, зүгээр салхиулээгээд ч гэдэг юм уу. Эсвэл хөөсөлөх гарсан чинь тийм зүгээр хов хоосон байжсэн. Хов хоосон чи юу ч байхгүй жиж юу хоорондоо мөргөлдөх юм. Тийм биз дээ. Ер нь бол анхандаа л эхлэхэд. Ямар нэг юу ч байхгүй жиж яаж юм бий болох. Тэгэхээр Библиэр бол айгүй энгийн бурхан үгээрээ бий болгосон гэж үздэг. Бурханы үг материйг бий болгосон гэсэн. Тийм бурханы үг өөрөө тийм хүчтэй гэж. Одоо нэг шавар аваад зурж байгаа биш. Үгээрээ бий болгосон гэсэн. Ийм одоо энэ нь тэгэхээр яг нөгөө санаа явдаг. бас ингээ шавар аваад зуураад гэх юм бол энэ ч бас шавар нь байх хэрэгтэй болчих шүү дээ. тэр олон юмыг хийхэд бол амар их цаг орно шүү дээ. Хэрвээ яг шавраар хийдэг бол. Тийм. Тэгэхээр чи нэг логикоор ингээд логикгүй юм биш үү гэж асуусан болохоор би энэ юм яриад байна л да. Тийм. Тэгэхээр энэ агуу энэ аимшигтай комплекс тийм ээ бүр цогц яагаад ч одоо зүгээр ингээ байжгаад би болчих боломжгүй. Ийм зүйл ингээ би болно гэдэг зүгээр бид нар ховсол бол яриаггүй шүү дээ. Ховсол бол байгаа баха тийм ээ. Жижиг сажиг тийм ээ одоо төрөл зүйлсүүдийн хоорондох тийм ээ. Ховсол гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Төрөл зүйлсүүдийн хоорондох ингээл хүмүүс чинь ингээл мутац хийгээл те хүмүүс янз бүрийн өөр загас гаргаал ингэдэг шүү дээ тийм ээ. Гэхдээ бид нар бас мэдэн шүү дээ жоохон бахта бид нар үхэр нөгөө ортон болоод тэгэл цаашаа үржидэггүй шүү дээ. Тийм ээ. Болохгүй байгаа байхгүй хүмүүс яг тодорхой юм хийж болоод байгаа. Гэхдээ үндсэн юм нь бол хийж чадахгүй шүү дээ. Нэг хин гитсэн бэлээ нэг Джеймс Тор гэдэг нэг эрдэмтэн байгаа биологч. Эрдэмтний хэлснээр болохоор молекул биш үү? Молекул гэдэг чинь жоохон юм байгаа шүү дээ. Энийг хүмүүс бүтээж чадахгүй гэж байгаа байхгүй. Бүх юм нь байгаад шүү дээ. Бүр хоорог хоосон биш юмнууд нь байгаад энийг хийх гээд барахгүй байна гэж шүү дээ лабораторид. Яг л молекул бол жоохон удах юм бол секундыг одоо хийх хавасны дата жоохон удал үхэн байхгүй болно. Тим юм байгаад. Гэтэл биднэр дөрвөн молекул биш одоо. Яагаад энэ бий болоод ингэ болчиход байгаа юм. Хүмүүс бүтээж чадахгүй. Энэс агуу зүйл явж штэ танд. Тэгэхээр нарийн юм байна те. Тийм. Одоо бид нар штэ 2 секунд тутам хоёулаа 4 сая улаан бөв боловсруулж байгаа. Хүний бие дотроо. Бид нар өөрөө бодоагүйгээр өөрөө мэдэхгүйгээр зүгээр ингээл одоо сууж явах та юм ярьж явах та. Тэр дотор ингээд өөрөө ажил явагдаад нэг нөхөр 9-с 5 хүртэл ажиллаад харж амраа байж гэн гэсэн үг. Тэгээд бид нар чи одоо түрүүн бас асууж байгаа гол юм дотор чинь тэр юу яагаад бурханд итгэх ёстой гэж. Энэ агуу юмнуудыг чинь хараад энэний цаана хэн нэгэн байна гэж бодох нь логикгүй гэж юу гэдэг л миний асуулт байгаа байхгүй юу? Тийм. За тэгэхээр бас логиктэй байж болох юм те. Гэхдээ байхгүй гэж бодох нь баг байгаагаас арай илүү хэцүү болох ах л та. Яг байхгүй. Тийм санаандгүй гэхээр бүр хэцүү нэг үгүйсгээд байгаа юм. Энэ аюу их маш их нэг пастрын ярьж байгааг би сонссон. Надад тийм ээ одоо атеизмд итгэх тийм мундаг итгэл байхгүй гэж. Атеизм гэж ярьж байгаа нэг бурхангүй гэсэн үг шүү дээ. Бурхангүй үзэлд итгэх тийм агуу итгэл надад байхгүй гэж хэлж байгаа байхгүй. Бурхан байхгүй гэж итгэх агуу итгэж амар илүү итгэж шаардж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл энэ ертөнцийн гайхамшигтай хөглөө байдал, энэ орчил, энэ зүгээр байгаад байгаа боломжтой энэ бүх зүйл тэгэд энэ хүн төрлөختний үүсэл хөгжил энэ хан амтан ургамал энэ гайхалтай. Одоо бид зүгээр нэг үрийг зүгээр нэг үр гэхгүй шүү дээ. Энэ дотор заавал хус юм уу, улиас юм уу, тийм ээ. Ямар нэг юм явж байгаа. Гэхдээ бид ингээ харахад яг л зүгээр л юм уу үр. Гэтэл тэрийг ингээд зөв орчинд тавингууд улиас бол яг л улиас чиглэл рүүгээ хөгжинэ. Яваад байдаг. Хизээч хош болохгүй. Тэр дотор юу вэ? Тэ? Ийм агуу зүйлийг бид нар харчаад яаж бурхан байхгүй гэж бодох юм? Яаж тэрний цаана нэгэн юр бусын тий бидний ойлгож чадахгүй ийм зүйл байхгүй нэ гэж яаж бодож чадах вэ? Надад тийм амар итгэл бол байхгүй гэж тэр пастор хэлж байгаа байхгүй юу? Зөв би ч гэсэн бас ингэ цааш нь асуу гэхээр яг гол байгаа юм л та. Уу яг асуугаад ээж болно л та. Гэхдээ ингээл нэг юма тойроод шинжтэй ер нь бол тэгвэл одоо юм байна. Тэгээ яах юм гэл тэ.
За тэгэхээр яг хоёлаа бас үргэлжлүүлээд энэ логикийн талаар асуултаа асуугаа явъя л да. Тий бурхан байгаа байхгүй гэдэг талаар мэдээж энэ маш том сэдв хийгээд нэвтрүүлгийн маань цаг дуусахгүй. Надад бол 7 асуулт байгаа. Тэгэхээр 7-ыг асууч бол бас миний зорилго биелэх гээд байна. За тэгэхээр юун түрүүнд хоёрдугаарт нь ер нь бурхан намайг бүтээсэн гэдэгт бас яагаад итгэнэ гэж. Саяныхтай жоохон төстэй байж болох юм. Гэхдээ ерөнхийдөө бодоход би бол одоо эцэг эхийн дундаас гарлаа. Христ итгэгчид бол бурхан таныг бүтээсэн юм а гэж яриад байдаг. Энэ яг ямар учиртай? Юуг нь бүтээч? Яг одоо хоёр янзын л чиглэлээр ярьж штэ. За. Нэг нь бол мэдээж хэрэг хүн бол ээж аваасаа төрнө. Гэхдээ ээж авчин дахиад өөр нэг ээж аваас төрнө. Дахиад өөр ээж аваас төрнө гэж явсаар гад Адам Ева дээр очино гэж. нэг Адам Ева дээр очино анхны бурхны бүтээсэн бүтээл дээр ирнэ. Тийм учраас таныг бурхан бүтээсэн гэж ярьж байгаа. А нөгөө талаар За. нөгөө талаар болохоор бурхан хүмүүсийн одоо хүмүүст амьдралыг өгдөг гэж ярьдаг. Бурхан бол амийг өгөж. Магадгүй бид нар энэ хүртэл маш сонирхолтой байхгүй юу? Хүмүүс өөрсдөө хүн бүтээж байна. Эмэгтэн өөрөх эзэн дотор хүн бүтээж чадж байгаа байхгүй юу? Яаж? Тийм ээ. Энэ ойлгоход хэцүү. Үнэхээр энэ бол гайхамшиг байхгүй бас. Тэгэд одоо бидний ээж аав хоёр нэгэн цагт одоо шамааг ингээ бүтээхэд чи бол 300 сая 400 сая нөхдөд одоо тэмцэж хагаад уралдаа төрүүлсэн байгаа шүү дээ. Тийм. Яг тэр мөчид чиний нүдний өнгө, усны өнгө өндөр тэ чиний ген одоо ДНК гэж ярьдаг ш тийм ээ. Энэ бүх зүйл аль хэдийн шийдэгдсэн. За чи хэрвээ эмэгтэй хүн байсан чи өөрөө тийм ээ хідэн одоо нөгөө юу вүлээ боловсруулах. Өндгөннэс боловсруулах. Бүгд тэнцээ шийдэгдсэн. Шинээр хизээч чи өөр юу ч бий болохгүй. Зүгээр л ганцхан тэрнээс хойш бид нар анх ихэн хэвлээ зүгээр нэг будааны ширхэгнээс одоо элсний ширхэгнээс жижигхэн тийм байх та. Бид нар аль хэдүүнээ одоо өөрийнхөө бие гэдгээ олдсон байсан. Гэт бодлоо. Тэр дотор тэр код тэр одоо 3.4 тэрбум одоо ДНК код тэр дотор явж байгаа. Тэг яг бид нар манай ээж мэдэж бүтээсэн юм уу бид нар ээж аваасаа төрсөн гэж ярьдаг. Ерөөсөө мэдээгүй шүү дээ. Яг яаж бүтээхийг мэдэхгүй шүү дээ. Тийм ээ? Тэр жижигхэн юм маань ерөөсөө ганцхан ус, хоол, агаар, цаг хугацаа. Нийл ялгаатай. Тэр цагаасаа тэр бүрлдэж ихснээс хойш өнөөдөр юм бид нар өөр юу ч нэмэгдээгүй бид нарт. Тэгэхээр эцэг их юу хийсэн бэ гэх юм бол яг үнэндээ бэлгээрэлцээнд л орсон. Тэгэд болоо. Овлцсон тэгээд хүний бие дотор. Тэгээд дээрэс нь чи бол чамаас өөр яг адилхан энэ ертөнцид байхгүй. Яг адилхан тэр ДНК-гийн одоо бүтэцтэй ийм хүн дахиад байхгүй. Цорын ганц. Энүүгээр Библи хэлдэг хүн бол ямар эрхэм бэ гэж. Бид нар заримдаа энэ хэрэггүй. Тэгээ социализм үед бид нар ярьдаг гэсэн нийгмийн шаар. Харин Библиэлд бол хүн болгон Бурхны мэлмид эрхэм гэж. Яг бол Бурхан өөрөө тэр хүн болгоныг эхэн хэвлээд байхад мэддэг байсан гэж. Библиэлд хэлсэн байна. Библиэлд. Эхэн хэвлээд байхад нь Бурхан мэддэг байсан. Тэрнээс нь ч өмнө мэднэ. Яг бол Бурхан ч нөгөө бүхнийг мэдж байгаа шүү дээ, тий. Саяны ярьчнаар бол тэр чинь асар ухаантай гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг хуу явж нөгөө жинхэнэ нөгөө явсараа буцаад эргээд нөгөө цэг нь болохоор Бурхан дээр ирж байгаа байхгүй. Тийм учраас Бурхан чамайг бүтээсэн гэж хэлж байгаа. Тэр мэдээж хэрэг Бурхан танаа ээж аваа хоёрыг очруулсан хэрвээ танаа ээж аваа хоёр хизээч учраагүй чи хизээч байхгүй. Яг чи гэдэг юм хүн байхгүй. ертөнцид. Тэр нь агуу их хаз завшин бидтэй. Зөв. Тэгээд тэр ам бий болж байгааг нь ер нь бол ингээд тэр процесс болгоныг Бурхны одоо үсгсэн системээр бий болгосон гэж үздэг гэсэн үг. Энэ байгалийн хуулийг тийм ээ Бурхан ингээд тавьсан биз дээ. Энэ нэгэд ажиллаж явах хэрэгтэй. Гэхдээ их сонирхолтой Библиэр юу гэсэн гэхээр Бурхан яг энэ дээр өөрөө анхаарал тавин байсаар байгаа. Хэрэв Бурхан нэг талаар зөвлөж хэлэх юм бол гараа авчихл юм бол
Энэ бүх зүйл зүгээр нураал байхгүй болж байна. Яг нэг юм тоглоом байдаг ч тийш өрөөл явдаг тоглоом. Тэгээд нэг юм авчууд бүгд бүрх гэл нурдаг шиг. Хэрвээ тэнцээ бурхан байж энэ ертөнцийн бүх тулах цэгүүдийг тийм ээ өөрөө одоо хамгаалж тийм ээ явааг бол маргааш гэдэг өдөр байх эсхийг бидэнд мэдэхгүй өнөдр. Өнөдр магадгүй бид нар зүгээр энэ өдөр тутмын амьдралд автаад янз бүрийн боддгоо л болохоос биш. Хэрвээ бид наривчлаад одоо энэ космологичд, астрологичд тийм ээ энэ макро universe-ийг тийм ээ одоо юу яаж байгаа судалж байгаа хүмүүсээс хэрвээ асуух юм бол тийм л гэж хэлэх байх. Тийш жоохон юм л өөрчлөгдөхөд энэ байхгүй. Бид нар байхгүй бол. Тэгэхээр бурхан нэг юм систем бий болгоод нөгөө өөрөө хэрэгжидэг систем гэдэг шиг те нөгөө бий болгоцсон. Өөрөө байхгүйсэн ч гэсэн байгууллагын ажил явж л байдаг тийм биш гэж юу? Гараа авчих юм бол. Ингээд орхиод ингээд нэг юм хийчихэд орхио явцсан тийм бурхан бол биш. Бурхан энийг бүтээчээд өөрөө sustain хийнэ гэж ярьдаг шүү дээ. Байлгаж байгаа. Энийг байлгахыг өөрөө хүсэж байгаа. Тэгэд хүсэж байгааг нэг чухал зүйл бол өөрийнхөө хайр таар түмнийг энэ ч бүтээчээд тэгээ өөртөө хамт бүрд байлгахыг хүлээж байгаа. Гэт энэ дээр амьдарч байгаа хүмүүс бид нар бол мэдэхгүй мэднэ те янз бүрийн юм яриад явж байгаа баг. Гэхдээ Библийн хэлснээр болохоор бурхан өөрийнхөө энэ гайхамшигтай бүтээлийг өөртөө хамт байлгах ийм зорилготой гэсэн. Одоо зүйлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл одоо би одоо жишээлбэл нэг элсээр нэг гоё юм барьчаад тэрийгээ би өөртөө үргэлжид насан туршдаа байлгана гэж тооцож байна гэж бодлоо. Зүгээр бүх гэж хайчаад гიშгчээд элсээр те гоё цай зурчихтай гიშгээд яваад өгч байгаа биш. Ингээ орчих юм биш. Эсвэл зүгээр гоё чигээр нь орхицсан хаяад явцсан биш гэж юу? Тэгэхдээ бурхны хувьд бол энэ дэлхий бол жоохон л юм байгаа шүү дээ тийм ээ. Одоо манай дэлхийн бүх элсэн ширхэг одоо манай нарны гаригийн бүх элсэн ширхгүүдийг дэсч илүү их од тэнгэрт байгаа гэж байгаа шүү дээ. Одоогийн тооцсноор. Тэгэл тоороо яваад орчихоор л бид нар ингээл мэдэхгүй. Бүр ерөөсөө бүр ойлгохгүй болчихж байгаа байхгүй юу? Тэ. Тийм учраас ер нь бол бурхан бүтээсэн шүү гэж Христ итгэж. Одоо өнөөдөр хүмүүс quantum mechanic гэж яриад байгаа шүү дээ. Quantum mechanic. Тэгэл fluctuation гэл одоо тэрийг одоо юу гэж манайхан ярьдаг юм байгаа мэдгүй. Одоо юу гэдгийг энд нэг particle буюу нэг юу ингээ хөдлөхөд тэнд хамт ингээ хөдлөд байна гэл тэр нь ингээ ургуугаас бий болцсон юм шиг энэ төр гэл те. Quantum гэж байгаа нэг бүр жижигхэн юмыг судалж байгаа физикийг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Нөгөөд нь космологид бүр том гараг ертөнцийг судалж. Эдгээр бүгдээрээ л хэлж байгаа юм нь аимшигтай гайхалтай гэж. Аимшигтай баггүй юу? Яаж ингэж яана гэмээр. Тэ. Ийм л одоо ертөнцид бид нар амьдарч байгаа. Тэгэхээр энд бол тийм ээ энэ зүгээр бид нар шансаар зүгээр ингээл байгаа л энэ юм. Яриад ах юм байхгүй. Нэг Bertrand Russell гэдэг нэг философч байдаг да. Тэрний нэг бурхан итгэдэггүй хүн хэлсэн. Байгаа л энэ одоо ингээл яа их үү? Тэр үхэх өмнө хэлсэн нэг үг өгдөг шүү дээ. Маш алдартай. Би яагаад гэж байгаа гадаа ямар харанхуй байна. Би яах гэж амьдарсан. Өөрөлдөл гол асуудал нь хүний амьдралын утга учирыг би амар дэлхийн алдартай мундаг философч те. Хүүхдээ мэдгүй л өгч. Яагаад? Айгүй олон хүмүүсийн тайлбар бурхныг мэдгүй учраас. Хүний амьдралын утга учир гэдэг энэ зүйлийг олохын төлөө хүмүүс амьдардаг ер нь бол. Тийм л үстэй тийм ээ. Бид нар өөрсдөө хэлэхгүй ч гэсэн би яагаад энд байгаа? Би яагаад байхгүй гэж болоогүй? Байгаа бол би тэг яах ёстой гэдгийг л олох гэж л амьдралж байна. Библи маш тодорхой. Бурхныг таньж мэдэх. Тэгвэл болоо. Тэгэхээр одоо та бурхныг таньж мэдээд тэрний дараа яг энэ дэлхийн хийгээд энэ орчлон ертөнцийн гайхамшигтай зүйл дээр одоо бүр нэг амар айхаар ч юм уу тэгж гайхахаа болцсон уу? Ямар би бол үнэхээр гайхдаг. Одоо ч гэсэн мэдээж. Гэхдээ мэдээж бурхан бүтээсэн гэж би итгэж байгаа болохоор мэдээж яг шалтгааны мэдж байгаа. Тий угаасаа тийм байна. Тий гэл явж гэнэ гэсэн. Одоо би чинь социализм үед өссөн хүүхэд шүү дээ. Тэгэхээр би тэгэл боддtiin заримдаа ингээл өвсөн дээр дэше хараал, ингээл одод хараал. Тэгэл нэрээ тэнд юу байгаа бол манай нэг мундаг найрагчийн нөгөө шүлэг байдаг шүү дээ. Алс
бас юула гялалзан харагдах өнгөт одоо гэл те. Тэр мөрийг чи мэдрэг цээжлүүлдэг байсан тэгэл тийшээ хараад энд яг юу байгааг яг надтай адилхан тэр нэг хүн тэнд байж байгаа болов харж байгаа болов намайг гэл те. Хүн болгонд миний бодлоор ийм одоо бодол сэтэл те одоо тэмүүлэл байгаа. Яг л Библиэр ингэж хэлсэн бурхан хүмүүст мөнхийг зүрхэнд нь тавьж өгсөн гэж. Тэнд нэг орон зай тавьж өгсөн. Тэрийг эрэлхийлэх орон зай. Нэг талаар бурхан өөрийгөө эрэлхийлэх би яагаад энд байгаа юм? Надтай холбоотой намайг хайрладаг нэгэн байна уу гэж хайх энэ орон зайг тавьж өгсөн. Нөгөө бүтээгч маань өөрөө бүтээгтэй тийм ээ. Библи хэлдэг л дээ. Яг өнөөдөр ч гэсэн одоо тэр далд ухамсар гэж яриад байна. Conscience те. Мөс чанар гэж яриад байна. Энийг одоо ч гэсэн бид нар мэдэхгүй байна шүү дээ. Яг юу вэ гэдгийг мэдэхгүй. Бид нар brain гэж байгаа шүү дээ тарих. Тарих чинь зүгээр л ингээл нэг матери шүү дээ нэг тий нэг мах шүү дээ тий нэг талаар. Яаж энэ бодоод байна? Бид нар одоо хоорондоо яагаад ийм зүйлийг ярьж чадаад байна? Яаж бодож сэтгэхэд энэ хүнээс өөр юм байхгүй шүү дээ. ертөнцид. Тийм ээ. Амьтад ингэхгүй. Дуулахгүй. Бид нар дуулж чаддаг. Сонин хөгжим сонсоод бид нар уярдаг. Маш сонин. Амьтад яг хүн шиг биш ч гэсэн ерөнхийдөө бас нэг жоохон байдаг. Байгаль ах л та тийм ээ. Гэтэ энэ мэдчлэн энэ гайхалтай зүйлс өөрөө буцаал эргээл биднийг нэгэн бүтээгч байгаа гэдэг рүү дагуулдаг гэж. Тэгэхээр та ээжээсээ гарсан байна уу те? Мэдээж ээжээс л төрнө л дээ юм. Би зүгээр л ээж авсад төрсөн. Тэгэхээр ээж авчин зүгээр л хаанагтагаас зүгээр л бог гал гараад ирчихээгүй шүү дээ. Тийм бас ээж авсад. Тэгээ дахиад ээж авсад төрсөн. Тэгэл тэрний чинь үндэс юу болохоор бурхан юм аа л гэж хэлдэг байхгүй. Төрөл зүйлийг бүтээсэн. Ааха. За одоо байлаа гэж бодлоо гэхэд бас нэг логиктэй юм асуух гэдэг юм л да. Есүс Христэд яагаад итгэх ёстой гэж байлаа ч гэсэн тэр нь одоо яагаад Есүс Христ гэж өчнө олон сонголттой байж болно. Бурхны талаар мэдийгсэн бодож байгаа өчнө олон бас үзэл санаа, итгэл үнэмшил шашин байж болно. Яагаад цаавал Есүс Христ гэж? Яг Библийн дагуу хэрвээ хариулъя гэвэл. Хэрвээ бид нар Библийг ингээд үзэх юм бол, унших юм бол бурхан за нэг 4 янзын замаар хүндрэлтэнд өөрийгөө илчилсэн гэж. Би байгаа шүү гэж харуулсан гэж. Нэгдүгээрх нь болохоор байгаль дэлхийгэр. Одоо миний бид хоёр сая яриад байгаа шүү дээ, тийм ээ? Байгаль дэлхий гээл. Энэ байгаль дэлхийгэр дамжуулан бурхан өөрийгөө илчилсэн нэгдүгээрт. Хоёрдугаар болохоор хуучин гэрээнд иш үзүүлэгчдэр дамжуулан буюу бурхан өөрийнхөө илгээсэн хүмүүсээр дамжуулан Израилийн ард түмэнд өөрийгөө одоо өөрийнхөө хуулийг, өөрийнхөө хүслийг дамжуулж ирсэн. Гуравдугаар болохоор Есүс Христ. Есүс Христ тэр дамжуулан бурхан өөрийгөө илчилсэн. Есүс Христийг бурханы онцгой илчлэлт гэж бас ярьж байгаа. Тэгээд дөрөвдүгürt нь болохоор одоо өнөөгийн байгаа чуулган гэж ярьж байгаа юм л да бид нар. Христ итгэлийн гихний одоо энэ одоо хамт олныг бид нар чуулган тийм ээ цуглаанч гэж цуглан гэхлээр яг үйлсийг нь хэлээд байгаа. Чуулган гэж байгаа нь энэ цугларч нэгдсэн тэр нэг талаар байгуулгын шинжтэй хэсгийг нь хэлээд байгаа. Тэгэхээр энэ чуулган нар дамжуулан одоо өөрийгөө бурхан хүн төрлөختөнд одоо мэдүүлэх юм зорилготой гэсэн юм байгалахгүй. Тэгэхээр тийм учраас энэ дунд мэдүүлэх зорилготой тэр дөрвөн зүйлийнх нь нэг нь Есүс Христ явж байгааз. Тийм ээ. Тэгэхээр тэгэд яагаад Есүс Христ байгаа гэхээр Есүс энэ ертөнцийг бүтээсэн тэр нэгэн агуу бурхныг хамгийн одоо үннээр тодорхойгоор хүн төрлөختөнд илчилсэн гэж үзэж байгаа байхгүй. Тэгээ Есүс өөрийгөө хэн гэж үзэжсэн гэдэг асуултанд орчин шүү дээ тийм ээ. Яг Есүсийн өөрийгөө хэн гэсэн. Зүгээр нэг ингээд мундаг бясалгаж сууж агаад шинэ ойлголтыг олж авсан хүн үү? Гэвэл үгүй. Есүс өөрөө юу гэжсэн? Би бол өөрөөр хэлбэл би бол бурхан гэдгийг маш олон удаа ойлгомжтой ярьж ирсэн. Би эцэг буюу нөгөө бурхан тийм ээ. Израильчүүдийн ойлгож байгаа эцэг болон би адил нэг юм гэж. Энэ би ер нь бол бурхан шүү. Тийм. Намайг эцгээс өөр илүү таних нэгэн байхгүй. Бас эцгийг надаас өөр илүү таних нэгэн байхгүй гэж.
хэлжсэн. Тэгэхээр Одоо энэ нөгөө бит хоёрын эхэнд яриадсэн тэр нөгөө агуу тэр галактикийг бүтээсэн те. тий. Тэр Би шүү дээ тэр чинь болохгүй тэр бурхныг яриад байгаа шүү дээ. Тий. Ааха. Тэрийг болохоор Есүс тэгж байгаа хгүй. Би хүн дүрээр ирсэн. Тэр нэгэн чинь байна гэж. Тэгээ Иохан номон дээр бичснээр бол тэр өөрийнх нь дээрээ ирсэн боловч өөрийнх нь өөрийг нь таньсангүй гэсэн ийм нэг хэсэг явдаг байхгүй. Өндөрлөгдөн мэдээж штэ бид нэг бодоод үзэхэд за бид нар ингээд нөгөө төрөний ярьсан нөгөө шоргоолзны үлгэр шүү дээ. Тэрэн дээр очиад бүгдээрээ бид хоёр одоо шоргоолз болоо очлоо л да. Шоргоолцыг одоо гол нь бит хоёр бүтээсэн байх хэрэгтэй. Бүтээсэн байх хэрэгтэй тий. Ааха. Тэгээд очиж чаддаг л байх хэрэгтэй л да бас тий. Шоргоолз болоод очиход Болж чаддаг байх хэрэгтэй. тэгээд тэд нар хэллээ шүү дээ. Би та нарыг энэ довыг чинтэй би хийсэн юм аа. Танай шоргоолзны хэсгийг. Тэгээ цаашаа ярил 5-оос их юм байгаа. Тий бас зөндөө байгаа шүү. Яг та хэдийг гээд ирлээ. Тийм гэсэн үг үстэй. Тэгээд та хэдийг бүгдийг би яванда ерөөсөө өөрийнхөө одоо байнгын одоо надтай хамт байх тэр нэгэн орчилд гэх юм уу те оршилд одоо авна. Гэхдээ та нар өөрсдөө тэрийг шийдэх хэрэгтэй авах уу, ирэх үү, барих уу гэдгийг. Гэтэл хэлцэл гэсэн үг байхгүй. Есүс нөгөөдөл нь таныг үгсэн. Тий. Нөгөөдөл нь тэгэхээр таныг юу гэдэг юм байж идэв. Яг бидэрт айлхан шоргоолж юм байж идэв те. Гэсэн ийм одоо мэдээж тэгэн штэ олон шоргоолдог. Магадгүй олон бас итгэв. Тэгэхээр тийм л үйл явдал одоо болж байгаа хгүй. Есүсийн одоо хүндрэлтэнд ирсэн үе. Тэгээд би саяхан нэг докюментари үзэж хахад яг Есүсийн үед хүндрэлт яг одоо дэлхийн хүн ам нийтдээ 200 сая орчим байсан юм бэл. За. Тооцоогоор. Яг тийм одоо яг Библиэр хэлдэг л дээ яг бурхан өөрийнхөө хамгийн зөв цагт өөрийнхөө хүүг илгээвэ гэж гэдэг байхгүй. Хүндрэлтнийг яг аврах хамгийн зөв цагт Есүс Христ хурж ирээд хүндрэлт нь хожим урд болон хожим амьдрах хүмүүсийн төлөө өөрийгөө одоо өргөж энэ одоо загламын үхэл гэдэг энэ үйл явдлаар дамжуулан хүндрэлтнийг бурхан аврахыг өөрөөс хоёргосон байхгүй. Тэгэл тийм л болохоор бид нар нөгөө бурханд байгаа гэдэгт итгээд тэгээ цаашаа нэг алхах юм бол Есүс Христ энэ бурхныг илүү таниулсан гэж үзэж байгаа байхгүй. Тийм учраас Есүс Христээр дамжин бурханд хүрнэ гэсэн ийм ойлголт явж байгаа. Есүс Христээр дамжихгүйгээр хүрэх боломж юу байгаа юм? Яг уу жишээлбэл Есүсээс өмнө амьдарч ирсэн хүмүүс Библиэр хэлснээр бас Есүс Христээр аврагдсан байгаа л да. Тийм сонирхолтой байх үстэй тий. Яаж гэдэг асуулт. Тэгэхээр одоо бурхан байлаа гэхэд Есүс байна. Яагаад Есүс гэж үндсэндээ бол яг уу хоёр янзаар тэгээ хоёр янзын хүмүүсээр өөрөөр хэлбэл бурхан өөрийнхөө одоо бүтээлээр дамжуулан хүмүүсийг өөрийнхөө байгаа гэдгийг илчилсэн. Тэгээ тэр илчлэлтэд хариу өгсөн хүмүүс эерэг хариулт гэсэн үг шүү дээ өгсөн хүмүүс нь бол хожим Есүсийн загалмайн үхлээр дамжуулан өгдөж байгаа тэр ёроолыг бас адилхан аавна гэж байгаа. цаг хугацааны өмнө байсан хүмүүс. Өмнө байсан хүмүүс. Хойно нь байсан хүмүүс нь ч гэсэн өмнө болсон Есүс Христийн загалмайн үхлээр өгсөн тэрэн авралыг бас тэр хүмүүс аавна гэсэн. Зөвхөн яг Есүсийн үед байсан хүмүүсээс гадна гэсэн үг шүү дээ. Урд хожидуулан өмнө хойно аль альныхын талаас. бид нар бол хойно байгаа хүмүүс. Бид нар бол хойно хүмүүс 2000 жилийн дараа байгаа хүмүүс шүү дээ. Тэрнээс хойш. Тэгэхээр тэр яг хамгийн гоё зөв цагт нь Есүс бурхан өөрөө энэ дэлхий дээр хурж ирээд хүн төрлөختөн тэр авралыг бий болгоцоо. Одоо ганцхан тэр авралыг л тийм ээ би энэ аврал минийх байгаасаа гэд хүлээж авч байгаа хүмүүс л ерөөсөө тэр авралыг хүртэж байгаа байхгүй. Энэ надад хэрэггүй гэж байгаа юм л тэ бурхан хүчлэхгүй гэсэн үг. Тэгэхээр яг зүгээр нийт том зургаар нь бодоод үзэхэд та бүхэн ярьсан тэр асар том галактикийг бүтээсэн бурхан за цаана байх ёстой гэж үзэж байгаа байхгүй бол энэ бүхний ч учир шалтгаан утгагүй болж байна гэж үзэж байгаа тэр бурхан. Энэ дэлхий дээр яг тэр нөгөө галактик дунд нь өчөөхөн тооцогдож байгаа дэлхий дээр байгаа. Тий. Тэнд өөрөө яг ирээд тий. Одоо тэр дундаас нэг хэдэн сая хэдэн триллион гариг ирэхс дундаас хэдэн амьд биетэнд байгаа бол мэдэхгүй тий. Мэдэхгүй. Тэр дундаас яг ингээ бидрийг сонгоо хурж ирээд. Тэгэнгүүтээ за одоо ингээд надад итгэх юм бол яана одоо та эдийг аварна. Мөнхөд байлгана гэж байгаа. Өөрийнхөө орчлыг тэр одоо мөнх гэдэг энэ одоо юусэн ч үг юм те. Энэ мөнх энэ оршилд та нарыг би өөртөө хамт байлгахаар шийдлээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ ингээ бодоод үзэхэд итгэмээргүй.
А гэхдээ Есүс Христ гол нь өөрөө энэ дэлхий дээр нэг амилсан гэж яриад байгаа шүү дээ. Тэгмээргүй. Тэр нь болохоор ингээ ялтчгүй бас бурханлаг байдал юм байна те энэ бол хүн биш юм байна гэдгийг яагаад байгаа учраас ингээ айгүй хэцүү байдалд ер нь орчоол байгаа юм байна л та. Есүс Христийн амьлал гэдэг бол үнэндээ бол нэг хүн хэлсэн байгаа юм л да. Хэрвээ Эхлэл номын 1:1 буюу эхэнд Тэнгэр газрыг бурхан бүтээжээ гэсэн энэ үгэлбэр үнэн бол. За. Есүс Христийг бурхан үхлээс амьлуулав гэдэг бол хүүхдийн тоглоом шүү дээ гэж хэлсэн байна. Миний өксөглөө. Хэрвээ үнэхээр эхэнд бурхан энэ ертөнцийг бүтээсэн юм бол энэ агууг. Зүгээр нэг хүнийг амьлуулна гэдэг бол өөрөө бүр амийг бий болгосон, амьдралыг зохиосон тэр нэгэн өөрөө Үгээрээ материйг үүсгэх чадaltaй те. тийм нэгэн тэр агуу нэгэн хэрвээ үнэхээр тэгсэн юм бол Есүсийг үхлээс амьлуулна гэдэг бол хүүхдийн тоглоом штэ гэж. Тэгээ бодоод үзэхэд тийм л байгаа шүү дээ. Логикоор. Тэ логикоор бодоод үзвэл яг тийм. За тэгвэл нэг юм асуулт байна. За одоо бурхан байлаа гэж бодъё л да. За Есүс Христ бас энэ дэлхий дээр ирээд их онцгой зүйлсүүдийг хийсэн байлаа. Тэгээ өнөөдөр яг хүн болгоныг онцгой гэж үзээд хүн болгонд яг тэр өөрийнхөө одоо тэр үгийг те хэлж гин гэж бодъё. Яг заавал өнөөдөр жишээ нь бидний нэг танаас сонсож байгаа юм л. Яг та одоо энэ талаар ярьж байна. Яг та төлөөлж байна те. Яг бурхан өөрөө хэлж болоогүй. Тий. Ер нь л өөрөө л хэлж гин гэсэн үг л дээ. Тэгээ би түрүү хэлсэн шүү дээ. Бурхан өөрийгөө дөрвөн замаар хэлчихэж гин гэж. За. Одоо байгаль дэлхийгээр тий энэ одоо гайхамшигтай зүйлийг хараад хүн итгэхгүй байх боломжгүй. Хоёрдугаарт нөгөө хуучин гэрээний шүзүүлэгчдэр тэр бол одоо хуучин гэрээний үеийн хүмүүс тэр үеийн гэсэн үг шүү дээ. Цаг хугацаагаар нь та хэлээд үзвэл хуучин гэрээ гэхээр ойлгохгүй бах те. Тий, цаг хугацаагаар одоо Есүсээс өмнөх хэсгийн хүмүүс зөв. Манай эртний өмнөх шүзүүлэгчдэр дамжуулан өөрийнхөө үгийг дамжуулж ирсэн. Тэгээд Есүс Христээр онцгой илчлэлт өгсөн өөрийгөө өөрийнхөө одоо би өөрөө өөрөөсөө гэж ярьсан байна. Тэгээд чуулган Есүсээс хойших нөгөө Христэд итгэсэн хүмүүсээр дамжуулан энэ дэлхийд өөрийгөө таниулах ийм зорилготой байгаа хгүй бурхан. Гэхдээ мэдээж хэрэг ингэж энэ зорилгоо биелүүлэхдээ ингээд хүмүүс зүгээр энэ бүх үүргийг ингээд үлдээгээд одоо жишээл надад ч юм уу үлдээгээд ингээд за чи ингээд ягаад сайхан итгүүлээрэ гээг. Өөрөө бас ариун сүнсээрээ би та нартай хамт байна гэж хэлсэн. Би нэг хоёр хүний ярилцлагыг сонсч ирсэн. Тэгсэн чинь нэг нь тэгж байгаа байхгүй юу? Чи тэгээд яг яавал бурханд итгэх юм? Яавал яг нөгөө хоёулаа том эрдэмтэн хүмүүсэлтэй тэгээ нөгөө физикч хүн нэгж хэлсэн. Хэрэв бурхан намайг тэ тэнгэр дээр миний нэрийг бичээд одоо юугаар үүлэр миний нэрийг бичээд тэгээд би бурхан bay шүү чи надад итгээрэй альч гэдэг юм уу тэ. Ингээд хэлчих юм бол би итгэнэ гэсэн. Нөгөө Христ ч нөгөө эрдэмтэн нинэ гэснэ. Чи яг өөрийгөө солиорж ийн гэж бодохгүй юу тэр үед гэж асууж байгаа байхгүй юу? Яг тэгэхээр ямар ч замаар бурхан өөрийгөө үзүүлсэн хүмүүс одоо бидний өөрсдөө бодож байгаа шиг амархан тэгж итгэхгүй. Ойлгож байна тийм хэлэх гэж байгаа санааг. Хүмүүс заавал би зэрэглээ хаалсан бахаач гэдэг юм. Би хий үзэгдэл хардсан юм шиг байна. Би эсвэл жихэндээ буруу юм сонсчих. Нөгөө нэг юуны сэтгэл зүйн юуны юугаар би тийм ээ bipolar ч юм уу те сэтгэл зүйн асуудалд орсон юм байна ч гэдэг. Ядаргаанаас болоод тэгчлээ тийм. Эсвэл хин хүн нэгэн хүн надад тоглоод байна. Эсвэл би зүйлсэн байж магадгүй. Тэ гих мэтлэнгийн олон янзын замаар хүмүүс бол итгэхгүй л гэвэл шүү дээ. Тайлбар өгөх чадвартай байхгүй юу? Яг л бурхан хүмүүст чөлөө сонголтыг өгсөн. Ч өөрөө энийг шийд. Хүчээр гайхамшиг зүйлээд хүчээр за одоо идэхээс өөр аргагүй болж гинүү чи гэдэг ийм зүйлийг бурхан хийн гээгүй байхгүй юу? Тэр гайхамшиг нь аль хэдүүнээ болцсон. 2000 жилийн тэртээ Есүс Христ амьдарч явахдаа өчнөө олон хүмүүсийг эдгээж одоо тийм ээ гайхамшигыг бүтээж яваад тэгээд өөрөө амлсан ёсороо үхгээд 3 дөрөв дахин амлсан. Тэгээд 40 хоногийн туршид энэ дэлхий дээр байж байгаад өвлөөд өргөгдөн явсан гэсэн энэ түүх баг. Энийг үзсээр байж тэр үед тэр олон үзсэн хүмүүс дотроос ч гэсэн магадгүй би хий үзэгдэл харсан байж магадгүй гэж бодсон хүмүүс ч байж болно шүү дээ. Тэ тэгэхээр амилсээс шиг үзүүлсэн болохоор хүн итгэж байгаа бол биш л дээ. Тэ. Тэгэхээр нөгөө илэв шидийн тухай бол энэ ч яриаггүй шүү дээ. Яг бодит хүний амьдрал тохиолж байгаа юм зүйл бол яах вэ гэдэг асуулт. Тэгэхээр хоёулаа бол ягаад энийг одоо та ярьж байгаа гэдэг тухай асуулт дотор явж байгаа шүү. Тэгэхээр би хэлэх гэж байгаа сан тэр ихгүй юу? Тэ надаар бас миний амар бурхан бас хэлүүлж шít. Би байгаа шүү гэж.
Тэгэхээр та бол түрүү нөгөө дөрвөн зам байгаа нэгэн чуулган гэж хэлсэн. Та Чуулган гэж болохоор одоо энэ чуулган гэсэн хэсэг дээрээ дотор багтаад байна үү те. Тийм учраас өнөөдөр дэлхийд даяар ч зөвхөн Монголд биш. Христэд итгэж хүмүүс яваал хүн заримдаа те хүмүүст очиод хөөе Есүсийн тухай мэдхүү сайн мэдээ би хэлж өгье. Нэг гайхалтай нэг мэдээ байна. Хүн төрлөختний дотроос нэг л хүн амьдсан тэр бол Есүс гэл те. Ингээл яриад байгаа чинь тийм л учиртай байгаа шүү дээ. Тэрийг нэг яагаад тэгээд тодруулчих болох вэ? Яагаад одоо ингэж яриа яваад идэв те? Тэр яагаад нэг гоё юм сонслоо. Оо. За тэгэл болоо. Одоо би өөрөө сайхан ингэж болчихъя боддог юм. Тэгээ нэг мондөг эрдэмтэн тэгж хэлсэн л байгаа л да. Сайн мэдээ тунхаглана гэдэг бол нэг гуйлагч нэг газраас хоол олоод нөгөө гуйлагчин дээр очиод тэнд байна гэж хэлэхтэй адилхан гэж. Тэнд хоол байна гэж хэлэхтэй адилхан гэж. Өөрөөр хэл хүн өөрөө хүсэж олж таны гэж бодож исэн өөрөө магадгүй бодоочгүй ч юм уу те зүйлээ олж аваад энэ сайхан юмыг би зүгээр өөрөө хадгалахгүй юм байна. Бусд хүмүүст хэрэгтэй юм байна гэж зарлаж яваа байхгүй. Яагаад гэдэг хэрвээ юм зүйлийг хэлж байгаа бол асууж байгаа бол яагаад? Гэхдээ яагаад гэвэл би ийм гайхалтай зүйлийг би амсаж мэдсэн юм чинь. Яагаад чи энийг амсаж мэдэж болохгүй гэж. Яагаад надтай адилхан урд нь надтай адилхан байсан шиг. Энэ олон хүмүүс энийг ойлгож мэдэж болохгүй гэж. Хэрвээ би тэрийг зөвхөн өөртөө хадгална гэвэл энэ бол бурхны хүсэл бол биш. Тэ? Хүсэл биш гэдэг нь бурхан бол тийм муухай одоо хуваа хичээсэн байдлыг үл дэмжихгүй. Тэ? Нэгэн л энэ үнэхээр танд үнэхээр сайн мэдээ юм бол тийм ээ. Сайхан үйл явдал юм бол яагаад өөр хүмүүст очиж болохгүй гэж. Тэр шалтгааны улмаас гэж. Тэр шалтгааны улмаас одоо хүмүүс Есүс Христийн тухай ярьдаг. Библиэлд та нар дэлхийн өнцөг булан бүрт миний тухай гэрчлэгчд болно гэсэн байна. Яг тэрний дагуу тэр одоо нэг талаар амлалт, нэг талаар зөгнөл гэж хэлэх юм уу те. Иш үзүүлэлт гэж хэлэх юм. Энийний дагуу одоо хүндрэлт ингээл явж байна. 2000 жилийн турш шүү дээ. Тэ. Бүгдээрээ сайхан хуралдаад за одоо тэр тэдийг аваад тэгээд ингээд хийх ёстой тэгж хийгээд за тэгээд тэрний дагуу тим шагнал аван цалин авна гэдэг тийм стратегийг дэлхийд даяар боловсруулж явдаг юм уу? Хэрвээ тэгэл бүх юм бүтчихдэг бол сайхан л байна. Хэрвээ тэгээ стратеги боловсруулчвал илүү амар гэж юу? Тий, тэр бол тэгэл бүр амарх шүү дээ. Тий, бүр амарх. Яг л хүнд өөрийнхөө олсон тэр сайн сайхныг хилээд нөгөө хүн нь итгэж үнэмсэж хүлээж аваад тэр хүний амьдрал өөрчлөгдөд дахиад дараагийн хүний одоо хүнд энэ тухай ярина гэдэг бол аюу их цаг хугацаа орно. Маш их одоо тэр хүн чинь итгэл үнэмшлийн тухай ярьж, хүний зүрх доторх юмны тухай ярьж, хүний дотор байгаа юмны тухай ярьж тийм үстэй. Тэр нь бол хэцүү шүү дээ. Зүгээр л сайхан мөнгө өгөөл тий. За ингээл итгүүлчдэг бол сайхан л байна. Хэрвээ тийм зохион байгуулалт байгаад ингээд ингэдэг бол тэр бол сайхан за нэг 2 жилийн дараа гэхэд монголчууд бүгд итгэж. Тийм шүү дээ тий. За тэгээд тийш орно гэж явчихна гэсэн үг шүү дээ тий. Тэрвээ тийм байдаг бол шүү дээ. Гэтэл бурхан хүмүүс болгонд өөрийн гэсэн сонголтыг хийх боломжийг өгч байгаа байхгүй. Итгэх үү? Үгүй юу. Эсвэл эсэргүүцэх үү? Аль ч байж болно. Чи заавал ингэх ёстой гэж хэлээгүй. Гэхдээ итгэвэл нөгөө бурханы амласан бүх тэр ёроолуудыг авах мөнхөд амьдрах гэж ярьж байна те. Мөнх амьтаа болох ийм ёроолыг ч хүлээж аваа. Үгүй бол тэгэл үгүй шүү дээ. Одоо хин нэг хүн сайн зүйлийг оллоо тий. За тавал түр одоо гуйлагчин гэсэн жишээ авлаа шүү дээ. Нэг газараас хоол болоод өөр хүндээ очингуудаа за эндээс хоол олно шүү гэж хэллээ. За тэрийг одоо зүгээр өөр дөрөө бодоод үзэхэд би амьдралдаа энэ амьдралаас арай илүү сайн юм оллоо. За тэрийг ингээ бусдад хуваалаа. Одоо тий тараалаа гэж бодъё. Яагаад би яг миний мэдэрсэн одоо миний амьдралд сайн гэж бодогдож байгаа зүйл нь тэр хүний амьдралд яг сайн байж болно гэж итгээд байгаа юм бол. Жишээ нь одоо тэр хүн надаас өөртэй тэр хүний амьдрал гоё байж болно шүү дээ. Тийм. Гэхдээ энэ бол нөгөө энэ дэлхийгээс олох юм биш байхгүй юу? Энэ дэлхийгээс нөгөө олдог их баялаг. Баялагийг хүн олж юм бол өөр хүнд болж игэл хэлэхгүй шүү дээ. Би л өөр аваад гэж бодсон шүү дээ. Хэрвээ яг мөнгө байсан. Мөнгө байсан бол. За тэгэл одоо хүний шунал тийм ээ нөгөө зэрэг эрх мэдэл хинч хэнийгч яг өөртөө ч хэцүү эрх мэдэлтэй болгочих гэж магадгүй бодохгүй өөрийнхөө амьд байх хугацаанд.
Тийм шүү дээ. Болж игэл би өөрөө ноёлол байжээ гэсэн л ийм бүсэлтэй хүмүүс. Тэгээ нүгээрээ гоё. Гэтэл бидний одоо энэ яриад байгаа сайн мэдээ гэдэг зүйл бол энэ дэлхийгээс олж авахд айгүй хэцүү юм байхгүй юу? Энээс гадуурх зүйлсийн тухай ярьж байна. Би өглөөгөд надаас багасахгүй юм. Тийм. Тэр одоо би тэр хүнд одоо энийг өгөөд мэдүүлчлээгээд би өөрөө тэрнээс болоод хомсдохгүй тэр үгээрээ. Ийм л юмны тухай ярьж байгаа байхгүй юу? Тийм учраас хүмүүс надтай бас адилхан юм гоё юмыг чи бас аваач гээл. Тэ? Одоо энэ тэрүүгээр явж бид нар сайн мэдээ тарах гэж ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Сайн мэдээ тунхаглах гэж ярьж байгаа. Өнөөдөр христийн сүмж болгонууд ерөөсөө л гол зорилго нь тэрнээс ямар нэгэн юу ч олж авах гээгүй. Тэр хүмүүсээсээ. Зүгээр л тэр хүмүүсийг надтай адилхан бас итгэсэн шиг Есүс Христэд итгэж. Тэгэх юм бол би туслая. Итгэвчвэл тэ өөш итгэхэд чинь туслая гэж байгаа нэг юм өгье гэсэн утгаар биш. Чи итгэвэл би тэр итгэлийн тухай ярьж зааж сургаж туслая. Гэл явж байгаа хүмүүс аахгүй. За энэ ер нь бол нэвтрүүлгийнхаа ритмийг аль болох яг энэ асуултууд шууд асуугаад шууд хариулт аваад явах тийм сонирхолтойгоор яг энэ удаагийн нэвтрүүлгийг их олон тийшээ хүрсэн байдлаар асуултуудаа боловсруулах гэж хичээсэн. Тийм учраас газ дараагийнх нь асуух гал би ингээд энд байж удаад байгаа шүү. Яг тэгэхээр зарим дээр за тийм ээ тийм ингээд хариулт авчаад байгаа учраас тэгээд тэрэн дээр одоо тэгэл заавал ингээд нэг говьулж асуух хэрэгтэй гэд яагаад байх юу ах вэ те. За тэгвэл хин нэг хүн би анханасаа ингээд болохгүй байсан юм аа. Зовлон шаналн донд амьдарч ирсэн юм аа. Тэ амьдрал хэцүү байсан юм аа гэж тэглээ. Тэгсэн чи хаанаас ч юм аав ч юм уу ээж ч юм уу гарч ирээ те. Би тэр болгоны чи харж байсан. Одоо яг тэр зовх үед чинь би яг хажууд чи байсан те. Одоо анханасаа ер нь бол би баг чамаг ингээд бүр төрхөөс чи ихлээр харж ирсэн ингээ хэллээ. Хэм бол нөгөө юу үдгээ харж ирсэн бол юугаа хийж ирсэн. Тэгээ хурдан туслахгүй байсан те. Тэгэл хараал одоо яад миний амьдралыг хараад кап аваад идэм үү яад тийм. Тиймэрхүү байдлаар бодно. Тэгвэл таны хэлснээр бол түрүүн хэлсэн бүр төрхөөс өмнө бурхан мэдчихсэн нэтэрэ боллоо. Хүн болгоны амьдрал сайхан байх албагүй яг ингээ христийн талаар сонсож байгаа хүмүүс би болж гинэ гэж хэлэх албагүй. Үнэхээр болохгүй байгаа амьдралтай хүмүүс байгаа. Гэтэл тэр хүмүүс хэлж болно шүү дээ. Тийм бол яагаад хэрвээ байсан юм бол туслаагүй юм бэ? Яагаад шууд ингээ мэдүүлээгүй юм те? Тэгсэн бол илүү гоё байх байсан юм шүү. Энэ чинь логик юм шүү. Тэгэхээр яг байсан уу? Тэгэхээр энийг андуурч болохгүй. За. Нэг нь болохоор хүний амьдралын энэ оршлоос гадуурх сайн сайхны тухай ярьж байгаа. Мөнх амьдралын тухай ярьж байгаа. Бурхантай хамт байж Бурханыг таних тухай ярьж байгаа. Энэ амьдрал чинь үлсгэлэн байна уу, цатгалан байна уу, зовлонтой байна уу, баяр хөөртэй байна уу гэдгээс үл шалтгаалаад. Бурханыг таньж мэдэх тухай ярьж байгаа нэг. За. Нөгөө талаар болохоор Бурхан хүмүүсийн ингээд жижиг сажиг шүдний өвчин болгоныг нь би хариуцнаа гэж бол амлаагүй ерөөсөө. Тэгээ тэрийг андуурч болохгүй. Нөгөө төлөгч мөлөгчд бол тэгж магадгүй. Тэ тэр жижиг сажиг юмд анхаарна гэл тэ амлдаг жижигсэн байж болно. Гэхдээ Бурхан тэр хүмүүсийг ерөөсөө хайхрахгүй гэсэн үг биш. Ерөнхийдөө бол хүмүүсийн одоо амьдрал, хүн төрлөختний амьдрал ер нь зовлон зүдгүүр ихтэй штэ. Тийм ээ? Тийм ч учраас одоо зарим шашнууд зовлон дээр зовлон үнэн гэж хэлээд бүтэн шашин үүссэн байж байгаа шүү дээ, тийм ээ. Буддын шашин жишээлбэл тийм. Зовлон үнэн гэж үүссэн гэж юу? Тийм нөгөө хутгтын дөрвөн өндрийн нэгдүгээрхэнтэй шалтгаан тэгээд зовлон үнэн шалтгаан үнэн гарах зам үнэн тэргээл тийм. За. Тэгэхээр хүн төрлөختөн яагаад тэр зовлонтой байгаагийн шалтгааныг бол Библи бол хэлэхдээ энэ бол гим нүглээс болсон гэж үзэж байгаа юм л да. Бурхны эсрэг тэрсэлснээс болсон гэж. Гэхдээ Бурхан эднийг буцаад зөв байрлалд оруулчих юм бол энэ чадахгүй гэж мэдээж чадна. Хүсгүй байх уу гэвэл бас хүсгүйдээ бас биш. Бурхан өөрийг нь сонгох чөлөөтэйгээр сонгох хүмүүсийг хайж байгаа байхгүй. Хүмүүсийг хүлээж байгаа. Тэрнээс биш ингээл гой болгоод байвал мэдээж Бурханд нь итгэж штэ. Ойлгож байна үү те? Одоо ийшээ хазаачлаа гэвэл буцаад тэгшлээл. За чи жишээл хүүхдэд гимнастик зааж ийла. Тэгэл ийшээ ингээл буруу тийшээ унчих гал ингээ байх тусамд нь л дандаа л өргөөд өвлөр хүүхд чинь гимнастик сурах уу? Сурахгүй штэ. Тийм ээ? Ямар нэгэн одоо зүйлийг хийж сурахын тулд тэр хүн өөрөө ийшээ хазааж тийшээ хазааж ингэж тодорхой хэмжээгээр зовлж ээж те тэр чинь ойлгох хэрэгтэй болно. Мэдэх хэрэгтэй болно те. Тэрнтэй адилхан Бурхан хүмүүст өөрсдөө өөрийгөө ойлгуулахын тулд
юм болгоныг нь гоё тэгшхэн болгосоор байгаа сүлдө ойлгочихгоо гоё ойлгочлаа гэхгүй шүү дээ. Яг л бурхан өөрөө тэр чинь одоо тий ойлгохоос өөр аргагүй болгочих юм бол тэр чинь робот болчих нэг хүмүүс нь. Тэгээ бурхан тийм робот дэлхийг бүтээгээгүй байхгүй юу? Чөлөөт сонголттой дэлхийг бүтээсэн. Тийм учраас хүмүүс бурхан дээр өөрөө чөлөөтэйгээр ирэхийн боломжийг нь бурхан үзүүлж байгаа. Тэгээ яг мэдээж хэрэг зовлон зүдгүүр хүнд хэцүү нөхцөл байдалд явж исэн хүмүүсийг бурхан бол харж исэн. Тэгээд маш их шаналж өөрлөгөө ирээсэ гэж хүлээсээр л байсан гэсэн үг тухайн үед. Бурхан тий. Тэгээд өөрөөр хэлбэл хүчээр өөрлөгөө ирүүлснийгээ ирүүлнэ гэдэг бол тий тэр хүний чөлөөт сонголтыг бурхан үл хүндэлсэн гэсэн утгатай болж байгаа. Үл хайхарсан гэсэн утгатай болж байгаа. Өөрөөр хэлбэл та надад хэрэггүй гэсээр бол хүчээр өөрийгөө хайрлуулахыг хүсэж байгаа гэсэн үг шүү дээ. Бид нар хүчээр эмэгтэй хүнийг тийм ээ хүлж өөрийнхөө гэрт байлгаад чи намайг хайрлал надад тайртай бол гэл гэртээ байлгаад гэрээсээ гарахгүй тий. Харанхуй нөхөн банкын хараад хар чи одоо надад урлаж байгаа үстэй энэ төр гэл тий. Тэгэд байж байгаа юм шиг ийм байдлаар тийм ээ. Энд чинь нөгөө талын зовлон болж байгаа үстэй тэр хүнд. Тэгтэл бурхан яг тийм замаар өөрийгөө хүмүүс таниулахыг хүсээгүй. Ямар замаар гэхээр өөрийгөө харанч хүндрэлтний өмнө төлөө загалмайн үхлийг аваад үүрээд тэгээ тэр замаар тэр үйл явдлаас болоод өөрийг нь харж мэдж ойлгож өөрт нь итгэх хүмүүсийг байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм болохоор одоо юутай бид нар заримдаа ээж аавд хүртэл тийм үйл явдлыг мэддэг шүү дээ тийм ээ. Өөрийнхөө хүүхэд нь буруу хийгийг мэдсээр за яг энэ өөрөө ингэж үзэг. Тэгээ болохгүй гоцтэй тий гэдэг ингэж яадаг шиг бурхан заримдаа ч яг ер нь хүн төрлөختөнтэй одоо харилцаанда яг бидний заримдаа бодож байгаа шиг биш. Ийм замаар одоо харилцаж байгаа юм л да. Тэгээ тэр нь яг зарим хүмүүст тухайн одоо зов зүдэрж байгаа хүнд хэцүү амьдралыг туулж байгаа хүмүүст шударга биш юм шиг. Хэцүү юм шиг тий. Ийм санагдчихэж болно. Энийг магадгүй тэр хүмүүс буцаал нөгөө бурхан дээр очиод яагаад гэж асуух хэрэгтэй л баг л та. Гэтэ тэр үед бол асуух юм шаардлагагүй л болсон байна. Тэр одоо яг ингээд зовлон дундаас хүн харлаа гэхэд анханасаа сонголт байсан л гин гэсэн үг. Юу вэ? Одоо нэлээд зовсон тий. Тэгээд за одоо би ингээд айгүй зовсон. Тийм байхад анханасаа бурхан одоо сонголт өгсөн. Тийм болохоор одоо ярих юм байхгүй шүү дээ гэсэн үг юм. Одоо хоёул бол яг энэ асуултанд явж байгаа шүү дээ. Анханасаа энэ зовлон дунд байсан хүмүүс. Саяны миний сүүлийн хэлсэн юуны дагуу яаж байгаа гэсэн үг тий. Тий, яг гэвэл тэр үед магадгүй яагаад гэдэг асуулт байхгүй болсон. Нөгөө хүн ч бүгдийг ойлгоцсон л байх байх л та. Яг нөгөө амьдралынхаа төгсгөл. Тий. Төгсгөлж биш ер нь бурхантай хэрэг очих юм бол шүү дээ тий. Яагаад гэдэг асуулт ямар ч юу болчих. Тэгээ яг уу тэгвэл энэ дээр ингэж асуух хэрэгтэй юм биш үү? Заримдаа мөнхийн одоо бид нар ярьсан шүү дээ. Мөнх гэдэг энэ ойлголт юу гэсэн үг лээ. Тий. Чи бодолтой хүндрэлтэн үсэд 100 сая. Тэрнээс өмнө дахиад 13.4 тэр бум жил энэ орчлын ертөнцийг бурхан бүтээсэн байла өмнө. Одоо ийм хугацаанд болж тэр бум жилгээ боддоо сая жил гэл бод. Тэгээд 10 сая жил, тэгээд 100 сая. Хүний амьдрал энэ 80 жил, 100 жил. Тэгээ бүр сайн ярих юм бол өнгөрөөл энэ жижигхэн зовлон бол зөвхөн төр зур шүдүүдэд авахулж байгаатай адилхан маягийн юм болж байгаа байхгүй энэ. Нийт бид нар хэрвээ тийм ээ бурхны бүтээсэн цаг хугацааны энэ том зүйлийг ингээ харах юм бол Библиэлд бичсэн шүү дээ хүний амьдрал гэдэг нь зүгээр өвсний цэцэгцээ адилхан амархан хагдарна гэж. Тэр чи өдөртөө ургаад тэгээд наранд хагдаад ундаг. Одоо зүйлийн тухай ярьж байгаа байхгүй юу? Нан тэрийг харж байгаа бид нар бол юм шинэ тоохгүй. Тэгээд тэнд бүхэл бүтнийг амьдрал яваад өнгөрч байна тий. Нэг хүн өдөр амьдраад өгч байгаа одоо амтан биш тий шумуул жишээлбэл тий. Нэг л өдрийн настай. Нэг л өдрийн настай юм шумуул. Тийм байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр бидний одоо ойлголтоор бол амар урт удаан хугацаа бистэ зовлоод зүвлээ амар хатлаа тийм болж байна. Магадгүй энэ том одоо цаг хугацааны энэ урт хугацааны энэ ерөнхий одоо нэг талаар бид нэг гац перспектив гэж ярьж байгаа бурхны нүдээр нэр харах юм бол асуудлыг энэ бол төр зургийн юм байгаа хүмүүсийн амьдрал тийм ээ.
За тэгэхээр хамгийн сүүлд та түрүү хэллээ шүү дээ, тэ. Одоо яг энэ бүх зүйл дунд одоо зөвхөн хувь хүн дээр чиглэсэн тэр бодлого байна гэдг нь бас их сонирхолтой гэж. Ягаад одоо жишээ нь ингээм юм гоё систем янз бүрийн юм одоо бий болоод тэ. За одоо бурхны одоо бүтээсэн дэлхий, за бурхны одоо энэ ажлууд юм боллоо гэхэд ягаад энэ надаа чиглэж байна гэж. Одоо ягаад заавал надаа хилээд байгаа юм бол тэ. Одоо яг үзэж байгаа хин нэгэн бодно шүү дээ. Одоо яг танд яриад ийн гэх юм бол ягаад надад яриад байгаа те? Ягаад хамаагүй шүү дээ. Бурхны талаар бүр асуугаачгүй байна те. Тийм байхад ягаад надад ярьж байгаа гэх юм бол яг. Яг уу асуугаагүй ч гэсэн бодож исэн байж болно, заах бодоогүй ч байж болно. Хүний амьдралын утга учир гэдэг талаар хэрвээ бодоод үзэх юм бол миний амьдрал бол зүгээр нэг юм хийсээд ирсэн, тэгээ хийсээ явчих үйс хэмжээний ач холбогдолгүй зүйл биш гэдгийг бодоод байвал тийм ээ харах л болно. Яагаад би байх юм? Яагаад би байх гэж? Тэ? Яагаад би амьдрах гэж? Би өөрөө бодоод ирээгүй штэ. Энэ чинь зохиогоогүй штэ. Тэгэхээр ямар нэгэн дизайнер дэнчээ байх гэдэг юм шүү. Тэр дизайнер нь яг юу хүсэж байгаа юм? Гэдгийг эрэлхийлвэл зүгээр л юм уу даа л гэж би хэлнэ. Мэдээж бид нар өдөр тутмынхаа нөгөө завгүй амьдрал нөгөө хүүхдээ хүргэх авах цагаал тэ ингээ энэ олон юмдаа ягаад энэ амьдралын заримдаа хамгийн чухал асуултуудыг асуугаад тэрнийхээ тухай бодох цаг заримдаа олддоггүй тийм ээ. Гэтэл тэ хэдэн минут зарцуулаад тэр бодоод ингээ суух юм бол бидний амьдрал ямар их ач холбогдол ямар чухал тэ. Тэгээд заримдаа магадгүй ч биш. Ер нь бол гацна. Тэгээ яг юу вэ гэдэг. Хэрвээ бид нар бурхны тухай мэдэх юм бол энэ бүх асуултын хариултыг авах болов гэж би бодож байна. Тэ. Тэгвэл яг үүнтэй холбоотой яг төгсгөлийн нэг асуулт байна. Миний амьдрал бол надад үнэхэр чухал. Амьдралын цаг мөч бүхэн бол их үнцэнтэй. Амьдрал таарсан хүмүүс, дурсамж та юм болгоо. Бурхан бол тэнд маш том зүйлийг хийж байгаа. Бурхны хувьд бол би өчөөхөн те. Тэгэхээр яг миний чухлын тэр зүйлийг бурхан ер нь яг мэдэх болов. Эсвэл зүгээр л за чи юугаар ирдэ те. Тэ зүгээр нэг юм орших штэ. Тэр өнцгөөс нандаад нэ. Нөгөө нэг absent father гэдэг чинь одоо нэг зарим айлын хүүхдүүд гэдэг чинь манай намайг жоохон ерөөс байдаггүйсэн гэртээ ингээд ерөөсөө байхгүй те. Гэдэг шиг тийм бурхан бол тийм биш. Бурхан бол бидний бодож байгаа зүйлсийг мэднэ. Бидний шаналж байгаа асуудлуудыг ойлгоно. Бидний одоо зов зүдэрж байгаа тэр одоо тийм ээ энэ бүх сэтгэлийг мэднэ. Тэ? Тэр тайвшруулахыг хүсэж байгаа. Ганцхан бид нар гол асуудал нь бид нар өөрсдийнхөө нээхгүй байна. Бид нар заримдаа хүүхдүүд тийм байдаг үстэй тийм ээ. Ээж аав нэгэ тусалчмаар байдаг. Нэг ялангуяа нөгөө тийнейжрүүд тийм ээ. Яг нөгөө мутацны явагдаж байгаа гормон нь ялгараад өөрчлөлт нь явагдаж байгаа энэ одоо хүүхдүүд чинь галст амар уртаа уцаартай тэгээд ээж аав тусалчмаар байдаг. Хилчмээр хэлэхлээр өөр дэшээ гараа явчих гад байдаг тий. Хилж болдгоо яа ингээд нэг юм байдаг шүү дээ. Загинж болдгоо эрхлүүлж болдгоо ингээд нэг юм. Хүн төрлөختөн бол тийм л байхгүй ерөөсөө. Бурхан хүн төрлөختөнд өөрийгөө илчилж өөрсдийнх нь амьдралыг тэр зовлон зүдгүүр дотор нь ч байсан, баяр хөөр дотор нь ч байсан хамт байж жинхэнэ хүний амьдралын утга учир болох тэр жинхэнэ амар амгалан тий хүмүүс л амар амгалан байхыг хүсдэг байхгүй. Гэхдээ тэр нь яг юу вэ гэдгийг олон янзаар хүмүүс өөрсдөө тодорхойлдог. Энэ амар амгалан гэх бурхнаас ирэх тэр амар амгалан байдлыг тийм ээ өгж хүмүүсийн амьдралыг илүү утга учиртай болгохыг бурхан хүсэл өчдөг. Тэрнээс ойшодггүй ч энэ амар хамаатай юм уу хэдэн сая тэрбум хүмүүсийн тэр нэмүү ганцхан хүн юу юм гэдэг ийм байдлаар бурхан хийж боддгоо. Библийн дагуу шүү дээ тийм ээ. Хэрвээ үнэхээр бурхан байгаад бурханы тухай Библи үнэхээр яг зүгээр ичилсэн бол Библиэр юу гэж байгаа гэхээр бурхан хүм болгоныг эрхэм нандин өөрийн хүүхэд гэж хардж байгаа. Ганцхан тэр хүүхэд нь өөрөө тэрийг бурханыг ааваа гэж бодох үгүй юу гэдэг бол тэр хүний сонголт болчихж байгаа. Тэгэхээр бурхан бол яг л тийм болно. Тэрийг бол өөрчлөхгүй бурхан. Бид нар өөрийнхөө бодлоор хязгаарлаж болохгүй л гэх гээд нэ. Тийм нэг талаар бид нар өөрсдийнхөө бодлороо бурхан чинь тийм, бурхан чинь тэгдэг, ингэдэг гэлээр.
Зарим хүмүүс ингээд танаа бурхан ч өстө тэгсэнгүй штэ мөксөн гэж. Өөрөө итгэхгүй гэж тийм гомдол гарах юм ямар ирэхгүй байна. Тийм шүү дээ. Итгэхгүй бурхандаа гомдлоод байх ямар хэрэг байна. Итгэхэд үз. Ер нь итгэж тий. Тэгээд ер нь итгэж шууд загнах. Тий, ер нь итэг. Тэгээд юу болохыг харахгүй юу? Миний амьдралдаа харсан удаа дараа харсан тийм ээ хүмүүсийн амьдралын өөрчлөлт тэр итгэлийн амьдралын хүмүүсийг өөрчилж байгаа энэ байдал бол гарцаагүй байна. Үнэхээр л тэр хүн итгэж байвал шүү дээ. Тэгэхээр тэг ир үз тэ тэгээд библийг унш нөгөө сайн мэдээний номууд Матай Марк Лукыг уншаад үз. Тэгээд асуу ярилц бод тэгээ эн чинь зүгээр л ингээд хоолоор өч ингээд дургу хоол чинь жигчж байгаа юм бол биш шүү дээ сайн мэдээ гэдэг бол. Бурхан чөлөө сонголтыг өгнө гэдэг бол хүмүүс өөрөө бодоод үзээд сонсоод шийдвэрээ гаргахыг хэлж байгаа шүү дээ. Тэнгүүдээ за би ер нь итгэе. Эсвэл за би бол дими юм байна гэж бодно гэсэн үг гэж бодож байна гээл те. Хизээч бурхан ямар ч сонголтыг хийсэн бурхан тэр сонголтыг чинь бурхан дэндүү хайртай болохоор тэр сонголтыг чинь зөвшөөрнө. Та нар ээж аваа заримдаа хүүхдүүдтэй маш хайртай болохоор заримдаа өөрсдийнх нь гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрдөг хичнээн өөрөө дургуйч байсан. Тэ? Хичнээн өөрөө бодохдоо за энэ яста болохгүй дэ гэж бодож байгаа ч гэсэн дэндүү хайртай болохоор өөрийнх нь хүсэж байгаа тэр зүйлийг хилээд тэгээд зүйлдээ за өөрөөр хийж үз гэдэг тийм ээ. Тэгэхээр бурхан эзэж хүнийг хүчээр тийм мөнхийн амьдралд аваачдаг. Гарыг хүлж аваачаад хүчээр. Хэмжээний хэлээр ярих юм бол бид хоёр нэвтрүүлгийн эхнээс л ярьлаа бурхан бол өстой айгүй том бурхан те. Харин яг ингээд төгсгөл рүү ярингууд бурхан бол айгүй жижиг деталь дотор хүртэл ингээд байж идэг юм шиг л харагдаж байна. Тэр л одоо энэ библийн бурханы нөгөө гайхалтай мөн чанар нөхгүй. Тэр агуу зүйлийг бүтээсэн. Тэр нарийн деталуудыг бас бүтээсэн. Одоо хүний нөгөө улаан бөө ментер гэлээд гэж тийм. Би тэрийг анх яагаад яаж болж яаж ингэх юм гэхээр те. Тэгээ бид нар өөрөө бас зүгээр л агаар ус хоол цаг хугацаанаас болоод ингээд өсөөл өтгөрөөл өвгөрөөл ингэж явж байгаа шүү дээ. Ийм юм яаж тийм бурхан хийж яана мэдгүй. Тийм нарийн деталуудыг хийсэн бурхан зүгээр л бидний оюун санааг бодлыг мэдгүй гэж юу. Энэ бол юу ч биш аахгүй юу. Тэр өдгөө ямар энэ молекулын үднээс энэ бодол нь ингэж төрөөд ямар эсний энэ бодлыг зөөж орж ирүү гэдгийг нь юу цахилв те гэх мэтлэн те. Тэр өдгөө юунд уруу татагдахад амархан бай. Юунд илүү амархан баярлаж, юунд илүү амархан уйлж, эсвэл гунах бай те. Бүгдийг бурхан мэдж байгаа. Тэгсэр нь яг тэр шийдвэрийг нь өөрт нь үлдээж. Яг л бурхан хүмүүсийг роботоор бүтээгээгүй. Энэ л хамгийн чухал. Хэрвээ бурхан тэрнийх нь дундуур ороод те намдад ингээд ойлгуулад сайхан алгадаж өгөөд ингээ явуулчихгүй гэдэг хүмүүс заримдаа ярьдаг шүү дээ те. Бурхан роботыг бүтээгээгүй болохоор тэгэхгүй байхгүй. Мэдээж хэрэг сануулна, харуулна, хүмүүсээр хилүүлнэ, дохио өгнө. Амьдрал чинь юм чинь болохгүй бүтэхгүй яваад байна уу? Зовлон мовлон ирнэ гэж. Зовлон мовлон янз бүрийн тэгээд нэг юм болохлоо нөгөөх нь болохгүй ингээд яваад ингээд ярих юм бол бод тэ. Бурхан магадгүй ямар нэгэн харангад илтжиж болох юм. Ямар нэгэн хонх дуургаж иж болох юм тэ. Нөгөө CS Lewis-ийн хэлснийг би хэлжсэн шүү дээ. Энэ бол мегафон гэж тэ өөрөөр хэлбэл цагаан хоолой. Зовлон бол хүндрэлт, дүлэрсэн хүндрэлтнийг сэрэх цагаан хоолой юмаа гэж хэлсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр яг хуу бид нар өдөр тутмын амьдралдаа ингээл мөнгө төгрөг олох гол хүүхдүүдэд ижих гээл ингээл явж гин. Нэг талаар бол энэ зөв яг ийм л байдлаар бид нар амьдрах хэрэгтэй. Нөгөө талаар бид нар нөгөө үндсэн юм мартчих болохгүй. Би яагаад энэ байгаа юм? Би юу яах гэж энэ бүх зүйлийг хийж байгаа. Энэ зүгээр л нэг ДНК-га үлдээхийн тулд амьдраад байгаа юм уу? Тэ? Эсвэл энэс илүү агуу зориг миний амьдрал байгаа юм уу? Би яг байгаа гэж үзэж байгаа би бол. За баярлалаа. За тэгэхээр өнөөдрийн итгэмээргүй подкастаараа бид нар
Ер нь одоо жоохон логикгүй юм биш үү? Одоо тэ итгэхэд бас бид нарт тийм учир шалтгаан хэрэгтэй. Тэрийг ингээд зүгээр яагаад гэж цааш нь ухаадах юм бол эн чинь ингээд зарим дээр нь очиод унчих юм биш үү гэдэг үүднээс Баярын мэдээ Христийн чуулганы пастор доктор Пүрв Доржоос чөлөөтэйгөр сайхан энэ логикийн талаар асуулаа. Тэгээд эндээс гол нь та ойлгож авна гэдэг бол хамгийн чухал. Хэрвээ та яг эндээс таны бодож исэн зүйл, таны ойлгохгүй байсан зүйл хариулт авсан бол энэ подкастын зорилго биеллээ. Тэгэхээр амьдралд итгэмээргүй зүйлс өчнөө байна. Харин энэ нэтгэхэд хэр хэцүү вэ? Хэр амархан бэ? Гэдгээс үл шалтгаалаад энэ нь яг үнэн үү гэдг нь бидний итгэх шалгуур байх хэвээр. Хэрвээ тийм л бол бид нар үнэн хэцүү байна уу, амархан байна уу итгэх хэрэгтэй. Хэрвээ тийм биш бол амархан байсан ч гэсэн бид нар итгэхгүй байх хэвээр. Энэ бол бидний өөрийгөө хөндлөж байгаа хэлбэр. Ийм ч учраас энэ подкаст маань явагддаг. Өнөөдрийн дугаар маань танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар дахин уулзцгаая.